За одоо онгоцондоо суух чинь. Нөөцсөн буцаад явъя гэж бодлоо. Манай хичээл одоо уулын сарын дараа орно. Гэхдээ би сарын өмнө очиж байгаа. Ягаад ирж очиж байгаа вэ гэхээр хятад хэлээ бэлдэх хэрэгтэй байгаа. 3 сард нэг шалгалт өгнө. Тийм болохоор жоохон бэлдэх хэрэгтэй байгаа. Гэхдээ би яг зөв юм хийж байгаа, буруу юм хийж байгаагүй сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан угаасаа нэг жил хэлээ бэлдэх юм байж. Заавал Монголдоо угаасаа сарал хийсэн юм байж. Байгаад яах вэ гэж бодоод тэгээд хийж байгаа. Гэхдээ сургууль дээр очиод одоо бүх хоолны газар, дэлгүүр оршин бүх юм хаалттай байгаа гэсэн. Тэгээд яг юу болохыг сайн мэдэхгүй байна. Зөв зүйл хийж гэнэ, буруу зүйл хийж гэнэ тэрийг ол сайн мэдэхгүй байна. Дагааг баха. Bye Mongolia. I just enjoy the adrenaline orange надад өгч байгаа. Тай хатан прэхтэй ятшаа. За ямар ч гэсэн бэжин буучлаа. Одоо дамжаа. Дараагийн нислэг. За ямар ч хэлсэн Монголоос буугаад дараагийн нислэг рүүгээ domestic transport to T3 явж байна. Beijing Airport очрлж байна. Нууд хятадын дотоодын нислэг болохоор амар их хүн байна. Одоо хийзээ чекин хийх болоо. Дэнгхгүй. Эхлээд надад мессеж ирэхдээ C18-аар ороорой гэсэн мессеж ирсэн. Араас нь солигдлоо. Гейт нь солигдсон. C17 болсон шүү гэдэг мессеж ирсэн байхгүй. Тэгээд нөгөө самбар дээр тийшээ явах нислэгийн одоо гейт нь энэ хаалга гэдэг ингээд самбар дээр болон бичээтэй байдаг да. Энэ дээр өрөөсөө тийм бичигдсэн юу байхгүй. Самбар өрөөсөө байхгүй байна. Йоо. Хятад ер нь гэхдээ аялж байлгаж байгаа бол хятад хэлний хэрэг байдгүй дөө. Бүх юм нь аппликейшн дээр ерөөсөө харьцах шаардлага байхгүй. QR код уншуулаад менюгээ харчихна. Yes. Please get your boarding pass ready. За гояны онгоцны дараас амар нойр баруун унах гэдэг нь би ингээд онгоцонд ороод унцдаг болчихлоо шүү.
энэ чиглэлтэй орон нутгийн дэслэг байж Улаанбаатараас Бээжин явснаас урт хугацаанд явна. За ингээд өдөржингөө нисээр байгаа одоо л газардч би ингээд онгоцон дотор ороод унтаад яваад байгаа байхгүй юу. Тэгээд эхлээд энэ онгоцонд суугаад тэгээд энэ онгоц 30 минут дэлээ явсан юм байна. Гэхдээ би тэр 30 минут дэлээ болохоос дахиад 30 минутын өмнө онгоцонд орчихсон байхгүй юу. Тэгээд унтж байгаа л ингээд харангууд нисээгүй заяа. Тэгэл онгоцны моторын чимээ ингээл унтаалгаад байгаа байхгүй юу. Тэгэл дахиад ингээл харангуй зэсийг ерөөсөө нисээгүй. Тэгээд байж байгаа хайдын харсан чи одоо арай гэж нисэж байгаа байхгүй. Тэгээд нэг жоохон сэрүүн байжсэн чинь нөгөө нэг онгоцны захаар биш заяа. Гэтэ нэг жоохон уухан хүмүүс. Тэгээд тэр үеэр нь жоохон сэрүүн байж байгаа. Тэгээд нэг оранж юус авч уучаад тэгээд эргээд унтсан. Тэгээд ер нь бол бараг одоо ингэ зогсож байгаа сэрч байна. За ингэж нэг бараг 10 цаг аялал дуслаа. Одоо ингээс гараад такси тавиад тэгээд явах. Гэхдээ эхлээд чимдам авах хэрэгтэй. Энд ч бол хараалсан чимээний чимдам энд явчихсан. Оппа. За орч. Такси барих. Метрон цогоо айлын сонгох бодож байна. Тэгээд барих гэж билүү гэж чинь. Яг метрон цогоо маань манай кампус нөгөө талд мөчдөг байхгүй юу? Тэнгүүд нөгөө талаас нь сургуультаа явъя гэхээр сургуулийн доторх нөгөө амар автобус байхгүй. Тэгээд тэр автобус байхгүй байгаа юм чинь. Таксинд суугаад хойд хаалган дээр буугаад тэгээд алхаад явах гэж ойрхон баха. Тэгээд үзье. За. Такси. За тэгээд сургууль руугаа автобус бишээ. Таксинд суугаад явж байна. And нөгөө таксидуудад хямдхан аппликейшн байдаг. Тэгээд тэрүүгээр таксидуудад явж байна. Би бүр халууцаад таксины жолооч даарж байгаа гэж магадгүй хаа. Одоо бороо орж байна. Өглөө цаас орж исэн миний байсан газар, одоо миний ирсэн газар бороо орж байна. За ингээд ямар ч хэсэг өрөөндөө хурж ирээд одоо унтах чинь амар ядарсан байна. Таксинаас буугаад дотор байр хүртэл явахдаа ерөөсөө бичлэг хийгээгүй. Ягаад гэвэл утаас унтрах гэдээсэн болохоор өрөөндөө орж ирсэн байна. Өрөөндөө орж ирэхдээ миний санаа зовж исэн юм юу байсан бэ гэхээр жоо мөрдсөн байх үү дээ гэж санаа зовж исэн. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол хувц хөвгдөрсөн байх үү дээ гэж санаа зовж исэн. Тэгээ аль нь ягаачгүй зүгээр байна. Тэгэх юм болохоор бас нэг санаа зовж исэн юм бол амарлаа. Би яагаад орондоо ингээ хувцтайгаа хичээнэ гэхээр өрөө хүүтэн байна, гадаад дулаахан байна. Өрөө сэрүүхэн байгаа болохоор жоохон даарж ин жавар хурцсан юм шиг байна. Нэрээ жавар хурцсан байгаа юм чинь. Тэний жоохон асаагаад өрөөгөө жоохон дулаацуулж авч байгаа. Тэгээд үнтэй гэж. Нэрээ тгий саналаа. За тэгэх юм байна. Би өнөөдөр өглөө зөв юм хийсэн үгүй юу гэд эргэлзээд ингээд яваадсэн штэ. Одоо ч гэсэн эргэлзэж л байна. Гэтэ яагаад юу н ирсэн шалтгаан бэлгэрүүлж ярихад бол 3 дугаар сард BHSK 4 эсвэл 5 өгнө. Гэтэ Монгол би 5 өгчөөд ирсэн. Тэгээ жоохон фейлдсэн. Тийм болохоор гэтэ 3 сарын 3-нд саяны өгсөн шалгалтын хариу гарна. Тэрнээс шалтгаалаад би
3 сард хэрвээ тэр шалгалтанд тэнцээг байх юм бол би 3 сард HSK 4 авгна. Тэгээ HSK 4-төө угаасаа ойлгомжтой тэнцэн. Амар өөртөө ихтэй те. Тэгэхээр тэр хүртлээр бэлдэх хэрэгтэй. Наашаага эрэхтэй тодорхой хэмжээнд төлөвлөгөө гаргацсан. За ингэж бэлтэн өнөөдөр энийг хийн маргааш тэрийг хийн гэдэг ч юм уу те. Тиймэрхүү жоохон бэлтгэлтэй ирсэн. Дээрээс нь бас жингээ аях хэрэгтэй юм байна. Бүр илүү жингээ аях хэрэгтэй юм байна. Өнгөрсөн 9 сараас ахуулаад саяны Монгол явсан явдлах хугацаанд ер нь бол за яг 7 кг хайсан. Тэгээ тэр жингээс дахиад нэмээд 5 кг дахиад нэмж хаях хэрэгтэй юм байлээ. Ямар ч гэсэн ихний ээлжинд. Тийм болохоор өглөө босоод ер нь дасгал хөдөлгөөн хий. HSK-гийн шалгалтандаа бэлдээ. Тэгээ ерөнхийдөө тиймэрхүү өдөр хоногийн өнгөрөөгөөд 3 сарын 1-2-нд хичээл орох юм. Тэгээд тэр хүртэл ямар ч гэсэн би хятад хэлээ нэлийн сайн сайжруулах хэрэгтэй, ханзаа зээжлэх хэрэгтэй. Тэгээд мөн дээрээс нь турах хэрэгтэй. Энэ процессоо би YouTube-ийн бичлэг болгоод ер нь хадгалж аваад бас та нартай ч гэсэн өөрийгөө ер нь хэрхэн яаж HSK шалгалтанд бэлдэж байгаа вэ, яаж турж байгаа вэ, процессоо бас та нартай хуваалцъя гэж бодоод тэгээ YouTube channel эхлүүлж байна. Намайг миний channel-ыг subscribe дараарай. Бас миний Instagram-ыг бас дагаарай.